Сонгины харьхан дүүргийн 34 дугаар орооны нутаг дэвсгэрт ирсэн байна. Энэ 10 га газар дээр 2007 айлын орлогод нийцсэн орон сууцны төсөл одоо энэ 3 сараас барилга угсралтай ажил эхлэх гэж байна. Нийтдээ 2007 айлын орон сууцыг бид нөр 2027 он гэхэд барьж дуусгахаар төлөвлөж байгаа. За дэд үтсийн хувьд бүрэн шийдэгдсэн, зураг төсөл бүгд батлагдсан. Одоо удахгүй барилга эхлүүлэх хөргөжлөж зөвшөөрөл Атоогол төслийн газраас аваад ингээ барилгын ажил эхэлнэ гэсэн үг. Сонгины харьхан дүүргийн 6 дугаар орон нутаг дэвсгэр 4 га газар байгаа. Европын сэргээн босгол хөгжлийн банкны басны өнгөлтэй зээлээр 712 айлын орон сууцны төсөл хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар бол зөвлөлт компани шалгаад эсгий зураг батаад өгсөн. Одоо гүйцэтгэгч компанийнхаа тендерийг зарлах гээд бэлтгэл ажил хангалтад явж байгаа. 9 блок орон сууц баригдана. Хоёр л хүндрэлтэй асуудал байгаа. Энэ дээр нэгдүгürt бас энэ газар шороо хасгаасыг зайлуулах шаардлагатай байна. Хоёрт бохрын ходог гэдэг ийшээ босоогүй өдөрт газрын харьяа бохрын ходог руу энэ бохрын машинууд ирж бохроо зайлуулж ийн гэсэн гомдлууд маш их ирж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бас нэг шийдэх зайлшгүй шаардлага. Нэг юм хоёр л асуудал байгаа да. Энд хуучин GD гэж компани 13 онд гэр оролтын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаад захирамжин цуслагдаад явсан. Үүний дараа бид нар нийслэлийн орон сууцны корпорац буюу NOSC-ийг төсөл хэрэгжүүлэгчээр захирамжлаад өнөөдрийн байдлаар 9.5 га газраас мөнхөр дарга хийвлээ. 232 иргэн хөлөгт нөлөөлдөрсөн. За өнөөдрийн байдлаар бол бид нэг 142 иргэн хөлөгт нөхөлбөрийнх нь зарлын шийдэж өгөөд газар чөлөөлтийн ажил маань хийгдэж байна. Одоо яг үтсийн 90 иргэнтэйгээ одоо зөвшөөрлөх ажил маань хийгдэж явж байгаа. Энэ ажил маань түрүү оны 8 сард эхэлсэн ажил байж байгаа. Тэгэхээр яг хөөөр нэг 4 сар 5 сарын хугацаанд нэг 142 иргэн хилцээр хийгээд асуудлыг шийдсэн байж байгаа. Одоо иргэнийхээ асуудлыг бол хөдөлгөөний удирдал цагаан сар төгсөн сүмж байгаа идэх буурч чадна. Харагдж байгаа энэ айлууд бол дандаа нөхөлбөр аваад нүүцэн айлууд болж байгаа. Баян шүдийн төвийг орон сууцлуулах ажил хэрэгжиж байна. Энэ төсөл маань өөрөө Азийн хөгжлийн банк болоод уур айлын төслийн ногоон сангийн гадаад зээл тусламжийн хүрээнд бол хэрэгжиж байгаа. 19-с 20 онуудад 5.5 га газар чөлөөлөм, түүн дээр 412 айлын 5 давхар ногоон орон сууц геко оролыг бол зураг төслийн тэзүүгийн шатанд дуусгаад одоо барилга угсралтын шатанда явж байна. Цаашлаад 20 га газрын газар чөлөөлтийг хийж 2338 айлын ногоон орон сууцыг бол орон сууцчлахаар төлөвлөн ажиллаж байна.